хай урсан мэдрэмж гэж одоо юу ахав те би одоо энэ нэг хэдхэн хоног дотор 7 хоног дотор 7 кг л хасав гэж. Тэгээд ерөнхийдөө бол би өмнөх бичлэг дээр хэлжсэн те ер нь ажлын өдөр хэр өөртөө өнөж байгаагаараа миний үр дүн илэрнэ гэдгсэн чинь яг л ажлын өдрүүдэд ер нь хамгийн хэцүү байлаа. Яагаад вэ гэхээр ингээд одоо манай багш нар маань хоолоо идэн, хүүхдүүд маань хооллно гэд өөр гоё ингээд олон төрлийн юм идэн нэг доор хүмүүсээ харчин зөндөө л юм иддэг штэ те. Амар хаана очин хүн болгоно хоол ингээд идхүү тэхүү инкүү гэл им хэцүү цаг үйдэг даван тулаад яг би 5 өдрийн ард гарч чадлаа тийм ээ би бүтэн 7 хоног би үнэхээр өөртөө ингээд үнэнч байж чадлаа. Энэ бол нэрээ та бүхэн хэрвээ тухайн ингэж турж үдчихсэн хүн байгаа бол хамгийн ихний 7 хоног л хамгийн хэцүү байдаг гэж би ер нь боддог байхгүй юу. Ирэх 7 хоног юу юм бэ? Тийм үстэй монголчуудаа айгу жоох идээд тэгээ орой олохтой мэдэхгүйсэн чинь шууд ходоод мань гоё ингээд агшиж ирж явах шиг. Эхний 3 хоногта би ер нь бол айгүй их ингээд хөнгөнөр бие зассан. Тэгэхээр би бодсон энэ яг хаван байсан баха гэж бодоод хагасааны өглөөнөөс эхэлсэн байхгүй юу. Тэгээ хагасааны өглөө жингээ үзэх юм. Тэгээд хагасаанд эхлэхэд би 73 400 байсан байхгүй юу. Тэгээд би одоо маргааш болохыг ер нь хүлээж гин. Тэгээд маргааш өглөө жингээ үзнэ. Гэтэ бол энэ жин дээр би нэгдүгээртээ хам миний сэтгэл санаа өрөвдөд баярлахын хувьд баярлан би одоо ямар робот чи баярлахгүй шүү гэдэг л тань. Гэтэ ерөнхийдөө бол би мэдчихэж байгаа хгүй энэ бол өөх биш ээ. Одоо миний дотор усан хаван маань хөөгдөж байгаа ах гэж бодоод. Тэгээ одоо л нөгөө жинхнээсээ яг жин хайлт маань ирэх 7 хоногудад эхлэх бах. Тэр үед одоо хасж байгаа жим бол яг миний одоо ингээд илүүдэл жим маань хасагдж байна гэж би өөрөө өөртөө ойлгож болно гэж бодоод байгаа хгүй юу. Тэгээ ерөнхийдөө бол одоохондоо надад ерөөсө дасгал хийх сэтгэл зүй ерөөсө гарч ирэх. Энэ 7 хоног ингээд амар сэтгэл зүгээрээ ч гисэн тий. Нэг өдөр нь бол бүр гэртээ 12 болж байхдаа ингээд оройтож орж ирсэн. Тэгсэн хэрнээ би ингээд хоолоо хийгээд авч авсан. Тэрний маргааш нь би ингээд 9 цагт гэртээ хийсээр нэг гинт миний ингээд дургу хүрээд би ер нь хар хоол хийдэн лээ. Маргааш зүгээр гаднаас юм авч идэн гэж бодоо. Тэгээ би байнга иддэг нэг хоолны газар идэхгүй юу. Тэгээ тэндээсээ ингээд ногоотой шүл аваад идчих гэж бодсон байхгүй юу. Яг тэ 7 хоногийн дунд нэг гоё шүлтэй устай мэдчихээ. Тэгээ төмсөний ялгаж байгаад ингээд ногоотой шүлээ сайхан идчих гэж бодсон чинь би бүр өглөө ажил дээр очисон чи юу ногоотой шүл мөл гарч хоол авч идэх зүгээр шууд ихтлгүүрээс очиж аваад салаад аваад идсэн. Өнөөдөр бүр ингээд хоол салаад авч явсан чинь ингээд талын аваад ирсэн. Тэгэл бүр амар сони болоод байна монголчуудаа би яг турсан байна би бараг. За тэгээ маргааш өглөө би яг жингээ үзэхдээ бичлэг хийнэ зөө хэдэн килограмм болсон юм бол. Тэгээ маргааш бас жоохон гадуур явна гэж бодож чинь гадуур явах бишээ. Нэг одоо хитахан судалт их гайгүйтэй кофе шоп орж ажиллаа гадуур сууж хий гэж бодож байгаа хгүй. Гэртээ байхаар нэг бол ихтэй нэг бол уцаа авахад тэгэл ер нь гэрийн аавраа чи нэг тийм ер нь жоохон залхаг штэ тийм мэдрэмж нь. Тэгэхээр ер нь зүгээр гарч нэг чанартайгаа шиг 2-3 цаг ажиллаа хийчээд тэгээд жоохон хүнс аваад тэгээд гэртээ ирээ гэж ер нь бодож байна. Хагас өдрийн өглөө болчихсон байна. Тэгээд би өглөө босож ингээ үтцсэн байхгүй. Манай нэг найз надаар хичээл заалуулж байгаа байхгүй. Тэгээд цаг заах болохоор мэдээж ингээ бах уус юм мэдээж уух гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор гялс цаг нь тулчаад байгаа болохоор жингээ үтсчихэд үтсэн. Тэгээд би 1 сарын 4-өөс 1 сарын 11-ний хооронд 79,400-аас 69,900 болсон байна. Цэвэр 3,500 болсон байхгүй юу? Тэр ус шингэн хаван хөлт гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол одоо ер нь 60 ил хүртлээр тууштай явмаар байгаа байхгүй юу? Ядчил 63 ил хүртлээр эхэлсэн хилээсээ яг 10 ил хастлаа. Тэгээ ямар ч чийдтэй байхгүйгээр үргэлжлэмээр байна. Тэгээ ямар ч гэсэн би ингэмээр байгаа байхгүй юу? Ер нь нэлээд сайн одоо энэ яг илүүдэлж юм маань бууртал би өөрөө нэг тийм илүүдтэй мэдээлэл баймааргүй байна. Ер нь сүүс бүтээгдэхүүн ч хэрэглэмээргүй байна. Тэгээд овёс ч идмээргүй байна. Би ер нь ингээд гурил овёстэй нүүрс ус идэхээр ингээд амар хурдан хөөдөг байхгүй юу? Ингээд шууд ингээд гиз бүр ингээд яг жирэмсэн шиг пимбигээд гизээрээ бүр амар хөөгд идэх байхгүй юу? Сүүс бүтээгдэхүүн бас хэрэглэхээр тэгээ тийм болохоор тэднэрийгээ болов зүгээр ингээд махногоо өндөг өөрөө тэгээ жимсээрээ дагнаад явчихъя гэсэн надад ерөөсө хүсэл байгаа байхгүй юу? Ер нь нэг 60 кг болтлоо. Тэгээ харин 60 руу орчоод
одоо идэх юм а илүү их хэсгээд тий өглөөдөө нэг сайхан овёос тархтай иддэг ч юм уу эсвэл устаа ч юм уу. Тэгэл ямар ч яс нөгөө хоолны порц ингээд олон юм идэж болохоор болгомоор нь тэгээд будаа бас идэж эхлэмээр байгаа байхгүй юу. Тэгээд 60 хүртлэе бол би нэг будаа мудаа ч бас идмээргүй байгаа юм. Ойрд бүр ингээд гид идмээр санагдаад бүр амар хэцүү байгаа байхгүй юу. Ажиллаа хийж суухгүй тухтай кофе шоптэй салгаад гардаг газар хажин миний бодлоор төлөвшүүрл юм уу да өөр газар бараг байхгүй. Уг нь 25 мега цум харин 25 мегад данж салаад болоод гарахгүй болохоор жоохон тийм хин ингээд амар гүзээний салаад идмээр байна. Илэг шард идмээр байна. Тэгээ би ер нь 5 цул гарч авъя гэж бодсон. Тиймэрхүү одоо үсээ янзлаад нүрээ будаад хальт гарыг. Нүрээ ингээд будчихаараа бүр амар аниа болчиход их юм. Сормос мань гайгүй өөрөөрөө будсны дараа юм байна. Өнөөдөр тэг эртхэн гар идөө гадуур тэг зам ам пүүжрэлтэй ер нь тиймэрхүү л байгаа хтай гарч машинаа жоохон халааж байгаа. Тэгээд хөдлөөд явна. Өглөөний цайгаа уугаад гэрээ их цэвэрлэгээ хийн. За тэгээд дээрээс нь өчтөр би суугаад угаас ажиллаа бараг байхгүй. Тэгэхээр тэр ажиллаа үргэлжлүүлээд бас хиймээр байна. Гүзээ олж идмээр байна. Тэгээ юм гүзээтэй даламбац төшөл идмээр байхгүй. Тэгээд тэрийг л хийж идмээр байна. Тэгэхгүй бол би өөрийгөө ална. Түрхэд байгаа штэ. Тэсэн чинь ингээд одоо та нар камерын дээр сарагдахгүй. Би тэгтээ одоо энэ зургаар харуулъя заяа. За энэ бол миний баруунууд 7 хоногийн өмнө юм байсан байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр ийм болсон байна. Чар царайтай аваад тэгэнгүүт ингээд камерын дээр улам тэрэн дээр маань ингээд өөрөөсөө ингээд фильтр хүчгөөр миний бүх юм ингээд детальны харагдаж чадахгүй байхгүй юу. 7 хоногийн өмнө ийм байсан бол өнөөдөр ийм болсон байна. Ургаад байгаа юм шиг санагдаадсан байхгүй. Тэгсэн чинь нэрнгээс ургацсан байна. Гэтэ би бол угаасаа хүний байглаасаа угаасаа цаанаасаа эднэр чинь ургах өгөгдөлтэй байгаа шүү дээ. Тийм болохоор нэг цэвэр 100% энтэй холбож бол бодохгүй байгаа. Гэтэ яг энэ маань бол бас хөөхөн нэмэр өгж байгаа хал гэж бодож байна. Тэгээ та нар хэрэглээ байна. Өөрөө л би тэрнээс ш би энэ ёстой миний сормосыг ургууллаа гэж ам биш шүү. Угаасаа л хүний сормос ч ургадаг юм шүү дээ тий. Тэгээ тэрэндээ ч ургасан байж магадгүй. Тэгээд энэ минийх нөгөө энэний уртал бүр өм болцоос ахгүй. Тэгсэн чинь тэр мөр маань сайхан ургааж өгсөн байлээ. Тэгээ надад бол гоё ягаа. Бүр амар юучгүй байж гисэн өөрөөсөө ч гэсэн жоохон сормостой болчвол сормос хийлэхэд ч гэсэн үг амар гоё тахгүй. Би тэгээ одоо ирэх 2 сарын сүүлээр өрн сормосоо хийлгэх нь баггүй юу. Тэг яг үндэ бол ингээд сормосгүй ч гоё ингээд та тэгж байгаа штэ. Заримдаа л тийм байдаг байхгүй юу. Тэгэхгүй болол ингээд өдөр алга надад нүдэ контрт аваад ингээд яваад хугасаа зав байхгүй. Би сормос ингээд хийлгэснээрээ бүр амар их цагийг хэмнэж чаддаг байхгүй юу. Юу ч ярьдаа. За. Тэгээ ямар ч ясны би нэг хэс төрсөн ингээд царай төрхөөрөө байж л энэ нөөс ингээд будуулаг болохоор ингээд амар шаардлагатай ингээд байдаг байхгүй юу. Цай амар хэрэгтэй болохоор нь боочлоо. Тэгээ дэлгүүр орсон чи хүмүүс намайг хичээгээд байгаа. Миний бодсноор ингээд би ингээд гоё гүзээ ингээд баг цэвэрлсэн гүзээ зарж байгаа гэж бодсаахгүй махны. Ер нь жоохон энэ өвөл олон хүмүүсийн хийснээр айгу дулаахан байна гэдэг жаа байхгүй. Гэхдээ ялч би бол амар даарсан. Гэхдээ ерөнхийдөө бол бүр нөгөө амар төсөөлж ясан шиг бүр амар байсангүй гэж бодож чинь. Тэгээд одоо олон хүний яриагаар бол амар хөтөрхгүйгээр ер нь ингээд нэг энэ царыг ингээд авчвал ер нь өөр орно гэдэг жаа байхгүй. Тэгээд өвөл ингээд утаа энэ мөй хөлдөө хүмүүс бүх юм ингээд анх эхэлж байхдаа амар хэцүү байсан. Тэгээд сүултээ тасан зогсож байгаа юм болов нэг амар санагдахаа болол.
Тэгэл нөгөө дөнгөж олоочлоод удаагүй нэг сар гарan болж идэлтэй зэрэгсэл зам нь мөстөд эхэлсэн чинь би бүр ингээд амар хэцүүсэн ахгүй надад. Тэгсэн чинь одоо ингээд одоо баг ингээд таг мөсөн замаар яваа сурчлаа. Одоо яаж гадуур халтарч унахгүй хошиг одоо тэг пороороо алахгүй тэрийг бол сурчлаа. Тэг утаан дунд ингээд инэгч хамраа ингээ амаа ил гарахгүй амьсгалаа сурчлаа. Йоо тэгтээ энэ бол үнэхээр ингээ инээдэм биш цаагаараа ханиадан болж л байгаа л та бид нарын бие эрүүл мэндэд мэдхгүй одоо манай Монгол улс маань яах юм. Би одоо энийг бодооч бодлын шир гэдэг шиг юу ч ойлгохгүй байхгүй. Тэгээ ямар ч байсан би ямар ч гэсэн тураатах. Турсныхаа дараа одоо Монгол улсыг өөрчлөхөд ажил удаж байгаа юм санагдах. Гэхдээ би яг одоо гүзгээ цэвэрлээд гизэж ханчих юм бол юу яа гэж бодлоо. Гүзгийн гизэж гизээ гинэ. Гүзэж амар хямдхан. Ингээд 5,000 төгрөг. Нэр ийм мас шүү. Ийм мас ахгүй бүр ягаад ч юм бүр ингээд гиз гүзээгээр өлсөө заяа мэдрэл маа там шиг. Тэгээ уцаа хоньны хил авсан. Яаж идэх гинөө? Улааж аваад идэт хий. Тэгээ жоохон хүч орж байгаад хий. Ядаж кетчуптай холиод идэ бас дангаараа бас арай л 10 санагдав. Тэгнэр манай ээж хоёул хайчлаад идэ. Кетчуптай идсэн ч бас гоё шүү дээ. Их юм маань овоорч ядчих тэрэн дээрээ юм овоолаа хичлаа. Тэгэхээр ямар ч гэсэн өнөөдөр хийх юм амар их байна. Бүр миний бүр тэр гүзээ авъя гэж бодсон бодлыг хараад за миний шүл ийм шүл боллоо. Сайхан. Ам түнэр нь бол гоё үнэртэж хальт амсгаад бол гоё хийсэн. Тэгээ хоолоо идэж үзье. Яг нөгөө гидсний шүл ууж байгаа юм шиггүй. Угаасаа ч гидсний шүл л дээ. Тэгтээ нөгөө малыг гарсны дараа шинэ шүл ууг гэдээ үүдэн штэ. Ой тэр шиг. Шүл гоё. Гэрээ бүр зав цэвэрлээд тэгээд өөрөө усанд ороод одоо ингээд сүлжээ угаах юм эргүүлээд сууж байна. Надад одоо жоохон засах мэтрэл байна. Тэгээд дээрээс нь бас бэлдэх хийдэ ажил байгаа хгүй. Тэгээд одоо болохоор цаг 6:30 болж байна. 8 хүртэл энийг хийж дуусгачаад дуусахгүй. Гэхдээ ямар ч 8 хүртэл чадхаараа хурдан хийчээд үлдснийг нь үлдээгээд маргааш өглөө эрт ажил дээр очиод үйлчлүүлээд хийнэ гэж бодож байна. Тэгэнгүүтээ бичлэгээ эдит хийж оруулъя. Тэгээд маргааш өмсөж явах гутал хувцас бэлдээд тэгээд дээрээс нь маргааш авч явах салаатаа хийгээд маргааш авч явах идэж явах юмудаа бэлтэж тавиад тэгжээд л нэг 11 болох байхаа. Тэгээд юу н унтъя гэж бодож байна. За тэгээд ямар ч байсан миний бичлэг энэ хүртэл байлаа. Тэгээд маргаашнаас дахиад ажлын өдөр эхэлж байна. Дахиад хэдүүлээ энэ бичлэг өрснөөс хойш би ойрхон бичлэг хийж чадахгүй байх. Тэгээд одоо ерөнхийдөө дараагийн бичлэгүүдээс би ер нь одоо энэ хургтай холбоотой бичлэг хийхгүй гэж бодож байгаа. Тэгээ одоо энийг зөвөр ингээ амьдралын хөвшил болгоод авч үлдэх гээд тэгээд өөрөөхөө зорьсон хугацаанд зорьсон одоо жингээ хаяад ингээд ямар ч байсан тэгж явхад л сонирхолтой байна. Тэг ихний ээлжинд 3.5 кг насанд бол өөртөө үнхээр их талархалтай байгаа. Бүр эхлэлтэд надад ингээ өөртөө гоё байгаа хгүй юу. Бүх юм ингээд хөнгөрөөд тэгээ амар цодоод байсан гэдс ч гэсэн багасаад ер нь надад ингээ гиз амар миний гиз нуглардгүй байхгүй дандаа цодоод идэг. Тэгэхээр ер нь хийтэй л гэж бодоод идэм би. Гэхдээ ингээд мэдгүй ямар ч байсан ер нь амар хэцүү байсан тэр үеэс одоо ингээ гарах гээд тэмцэж хичээж байгаа болохоор илүү гоё байгаа. Өнөөдрийн бичлэг байлаа баяртай.